За hi guys. Энэ удаагийн бичлэгээр хэдүүлээ. Одоо хамгийн их хүн тоглож байгаа одоогийн Roblox дээр хамгийн их хүн тоглож байгаа тоглоомыг тоглох болно. Тэр бол Murder Mystery 2. Би өмнө бас нэг тоглож ирсэн. Танаас санаж байгаа бол. Тэрээс хэсэг тоглосон 27 дээлхээс тэгээд скинтэй болсон. Shaded гэдэг юм. Тэгээ тоглох ч юм да. Тоглож байгаа юм байна хүмүүс. Үзнэ. Тэгээд сүүлд нэг Riot бичлэг оруулсан. Тэрэн дээр дараагийн бичлэг дээр маань хамт тоглох хүнийг хэлсэн л дээ. Тэгэхээр тэр хүн авгүй байгаа юм шиг үлээ. Тэгээд нэг ямар ч үс нэг бичлэг дээр тэр хүнийг оруулах за. Zero Vortex гэдэг Blox Fruit дээр PvP хийдэг. Тэгээд бас PvP нөгөө нэг юу хөө PvP хийдэг Youtuber дамжуулаад PvP заадаг гэж хэлчихэд бол болно. Zero Vortex гэдэг юм шүү дээ. Би та нар мартсан бол би дахиад энэ дээр гаргасан байгаа. Энэ дээр левлийн дөрөв. Зя сүлд чинь яаж тоглолоо юм чинь. За ханайлах. Зяк. Сүлд чинь ямар ч л байсан нэг тоглосон. За нуухгүй. Coin цуглах. Маннаас одоо параа олсон шүү. Дараагийн бичлэг дээр юу вэ? Roblox-с өөр тоглоом бол хийх баха. Эсвэл Roblox дээр өөр тоглоом хийдэг ч юм уу. Riot нүдсэн бичлэгээ хийсэн. Riot дээр скин хийсэн. Тийм Dagger-ийн нөгөө нэг Shuriken-ийн скин байдаг шүү дээ. Тэрийг авсан. Тийм. Тэгэл нэг тиймэрхүү сонтой. Удахгүй хичээл орлоо. Юм бодож байна уу? Бич юм бодохгүй. Тэгээд дараагийн бичлэг дээр Blox Fruit тоглож магадгүй. Яага шүү за. Энэ мөрдрийн яасан суух юм бэ? Шериф мөрдөр хоёр нь. Хөө алдгүй бах та. Дээшлээ. Дээшлж болохгүй. Энэ хүү алдсан байна. Вау. Ингээд нэг үсгээ. Тэгээ энэ бол миний одоо шинэ аватар. Би одоо энэ аватарыг солихгүй. Тийм. Дараагийн бичлэг дээр дахиад энийг тоглож өссөн магадгүй өөр тоглоом тоглох уу яах. Би комент их уншдаг шүү. Хүүхдүүд айгүй зарим хүмүүс айгүй урамтай өгчдөг шүү. Нэх муухай комент нэх байдаг юм дөө. Тийм их л байдаг. Нэг stand off бичлэг оруулдаг багт нэг жоохон муухай өгдөг гэсэн хүүхдүүд байсан. Тийм. Тэгээд одоо би яг 200 саб хүрэхийг зорж байгаа байхгүй юу? Тийм та нар тэгээд лайк, саба дараад өгөөрэй. Тэгвэл би арай хурдан бичлэгээ оруулах юм шүү. Тэгээд Blox Fruit дээр бичлэг хийс
хийхүү болох уу гэж нэлээд бодсон. Тэгээд нэг хийх баха. Тэрэн дээрээ та нар манай Discord серверлөө орчвол би бас Discord-уудаас юм хүмүүс аваад хамт тоглоно эсвэл мэдээлэл авах байхгүй юу? Та нарын найзын өсөлтүүдийг би авж байгаа. Тийм. Тэрийг шиг найзын өсөлт одоо 1000 төгрөгөөр авах болсон. Гэхдээ одоо нэг эхний 50 үнэт найзын өсөлтийг би аавна. Цаашаа тэгээд найзын өсөлт авах болж байгаа шүү. Тийм. Эхний хэдэн үнийх бол авсан байгаа. Зэ. Энэс. Энэс харагдаж үзэгдэж байгаагүй юм байна тий. Тэгээ наа чи баг саптай өнд ч одоо спонсор өдрөө. Тэгээ айгуу баг хэвтэй шүү дээ. Өсрөл нэг 5 4. Тэр Zero Vortex гэдэг PP гэх юм бол миний Minecraft-ийн бичлэг үзчихсэн юм. Тэрнийг part 2-ыг оруулах уу болох уу гэж бодчихлоо. Би бас дараа гэдэг хөвчлөлтэй гэхдээ дахиад би бичлэгнүүд дээр айгүй их гаргаж хийдэг байгаа шүү да. Нэг ингээд нэг чанартай бичлэг оруулах гэж санаануудын болохоор харж чаж байгаа. Санаануудын бол хүмүүс бол авдаггүй. Хүмүүс зөвлөмж бол авна. Тэгээд дараагийн бичлэгээр би энийг дахиж тоглож магадгүй. Эсвэл Blocks, Rivals гэдэг. Одоо ер нь жоохон сүүлийн үед их хүмүүс тоглож байна. Тийм. Тэгээд дараагийн бичлэгээр бол н олуулсан гэмээр байгаа болохоор таар манай Discord сервер дээр би Discord сервер үлдээч. Энэ команд хэсэг дээр үлдээч юм. Эсвэл distribution өгөрэй. Юун дээр үлдээш үү за. Тэс хэрэг бодгаад байна. Алтраад Discord дээр үлдээх байгаа шүү дээ. Үлдээхдээ та нар комментнаас ороод харчаарай. Ширик. Яас чагсан би. Сүүлийн үед чинь гоё юм нэмэгдсэн юм уу? Хамгийн үнэтэй нь хямдхан нь бол Ready Active. Энийг бол мэднэ. Энийг авахгүй. Энэ Weapons-үүдээс болохоор энэ Rune дээр бол нэг муухай харагдаж байгаа надад. Надад бол муухай харагдаад байна. Тийм. Энэ юу гоё харагдаж байгаа юм. Plasma Galaxy гэдэг айгүй гоё санагдаж харагдаад байна. Rainbow гэдэг. Энэс. Тэгээд энийг энэ майчлах багтаа одоо гэлзүүлчих. Тэгээд дараагийн бичлэгээр Roblox-с өөр тоглоом бол хийвэл юм. Нэг чанартай видео нэлээд их цаг болсон дөө. Бараг өдөр болсон ш. Хаяа. Би судлаад үздэг байхгүй юу? Тэгсэн чинь утсан дээр YouTube хийдэг хүмүүс гайгүй
байдаг гэсэн айгүй баг хүн үздэг юм билээ. Тийм. Би бас гайгүй юм билээ шүү дээ. Өөрийгөө амар муу гэж бодож. Тийм. Яг босод хүмүүс нэг бичлэгээр бол олоосаа бүрдгэл. Тэр мөр нь хамаагүй. Тэгээд оо яг амар гоё юм ирж байгаа үгүй юм. Яа. Тийм. Энэ тоглоом яагаад алдартай болсон юм бэ? Тийм. Энэ яг элит юм. Ээжтэй бүтэн элит нь болохоор 400 юм. Гэхдээ би Roblox-ыг тоглож байгаа live stream авнаа. Тийм утсан дээр ингээд YouTube хийдэг хүмүүс чинь тэгээ айгүй олон энэ тэмдэг айгүй олон товчлууртай болохоор хүмүүс утсан дээр хийх нэг үздэггүй юм билээ. Компьютер дээр байдаг юмнуудыг бол үздэг юм шиг байлээ. Тэднийг би бас судалж байгаа айгүй бага товчлууртай болох гэж бас юмнууд нь хийдэг. Тийм. Бас микрофон бас энэ тэрүүгээр шалгээд нэг эргэн тойронд бэкграунд дуурайд идэг. Тэгээ ерөөсөө хөдлөхгүй байхад ч гэсэн дуурайд идэв юм билээ. Тийм. Яагаад юм болоо гэж бодоодсэн чинь юу юм бэлээ шүү дээ. Хөдөө ч гэсэн дуурайд юм бэлээ шүү. Тэднийг бас ерөнхийдөө мэдсэн. Тийм. Тийм. Инст амар хутгатай юм бэ. Яхан минь. Хоёр төлөв хутгатай юм байна. Нэг юу өнгөтэй утга. Нэг цэнхэр өнгөтэй утга яваад. Shells гэдэг нүгээр нь бодвол эдийг л авдаг. Ингээд шидэх яваад байна. Харагддаггүй юм бахта. Тэр. Шриф нь хаана байна? Улаан зэн энд яагаад байна? Тэр гайс харж байна та нар. Тэр яах вэ дүүлээ? Тэнгэргүй дуурайд идэм билээ ингээд. Би энэ авиг алсан хүмүүс яагаад дуу харах вэ? Энэ хактай юм шүү дээ. Тийм уурсан хүмүүс нөхөд. Энэ шриф нь хин юм болоо. Тэгээ хутга наана. Энэ юм багтаа. Яа, энэ хактай юм шиг байна. Тийм шиг бай guys. За 1000 хүрчлээ. Тэгээ нэг бокс задлаад дуусгана юм бичлээ. Ээж харж байгаа хамгийн гоё боксыг задлнаа. За энэ юм байна. За задлаа. За бас яах вэ? За shades number. Ui.
Нөгөө хутга нь ячив. Бас байна. За энэ биш чи барыг ялгаагүй юм шүү дээ. За цамаг надаа нэг тоглолцоод бичлээ дуусгая. Юу ш. Микрофон зүүх юм уу эсвэл авахгүй бол нэг сонсогддгүй юм шиг үлээ те. За